Өнөөдрийн бичлэгээр би бизнес эхлүүлдэг. Харин миний зорилго 500,000 олох. Одоо ингэж бичлэг рүүгээ орцгоё. Яагаад ийм холбос шимнэж ярьснаа би сайн мэдэхгүй байна. Би утсан сонсохдгоо гэж бодсон батууд. Шал мэдрэл муутай нэг хардаа. Би юу ч хийслээ бүр хотоосоо санахгүй. Би бүр энэ бичлэг дээрээ бүр шимнэж ярих бүр сонсохдохгүй юм байна. Би санаж байгаасаа л би нэг яриад үгүй. Гэхдээ би ярихгүй би нэг хүнээр яриулна. Занадад найман мянга байга, тэгээд нэг суу ават. Надад гурван мянга орчим ултсен. Би ангиде эре очиж нэг хэдэн чипс зарах санатай байна. Орюм ават зардаг юм билу. Би одоо суу ава хэрэг байсан у. За амсалтаа би утсаа хураалгасан болохоор би бүцдийг авч чадаагүй. Тэгсэн ч гэсэн би чипсээ хурдан зарж дуусгаж мөнгө олсон. Би за юм балаах болгоч юу яриад байгаа вэ гэхээр өнөөдөр 6,000 төгрөг олсон гинэ. Би тэрийг авахар марцчих. Хүмүүцээ. За энийг төрж осооч. Та нар асуусан баг. Чи яагаад энийг хийгээд байгаа юм бэ гэж. Энэ өдөрт би нэг төргийн чаленж эхлүүлж, би нэг төргийг 100,000 болгоно гэж өөртөө амласан юм. Олон хүмүүсээс би дэмжлэг авч 7 хоног бүр би амжилт хийсэй л. Гэхдээ миний итгэл найдар алга болч тэгэхэд би бичлэг хийхээр болсон. Яг үндэ хэлвэл би зүгээр ноутбук авах гэдэг л та. Өдөр ирэх тусам миний мөнгө нугалцаад байна. Энэ удаа би 100,000 хүрч чадах гэж би бодож байна. Их бичлэгүүд төртөө болохоор зүгээр л хийчихье. Please make transaction. Thank you. За би цусан руугаа явах ажилдаа болсон болохоор би 6 буудлын орой руу орох шийдсэн. За тэгэхээр 7 хоногийн дараа би 23,900. За тийм их бол биш л дээ. Гэхдээ би дараагийн 7 хоногт би 100,000 хүргэж чадах байх гэж бодож байна. Barbecue bacon burger, barbecue bacon.